Сайн байцгаана уу? За энэ удаагийн хавчлагаар Порoro парк дээр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн нэг өдрийн хавчлагыг хүргэж байна. Дотроо хоёр хэсэгтэй юм байлээ. Нэг тал нь дам Поророгоор тохижуулсан хэсэг, нэг тал нь болохоор арай том хүүхдүүд тоглох боломжтой тийм хоёр хэсгээс бүрддэг юм байлээ. Баг хөө маань Порoro үзэх маш дуртай. Манай гэрийн зургатан дээр ер нь өдөржингөө Порoro гарч идэг. Энд орж ирээд хүү маань бүр үнэхээр их баярлсан. Поророгийн байшинд нь ороод Поророгийн орон дээр нь бүр сууж үзээд Пороротой бүр зураг авахуулаад бүр үнэхээр сонирхолтой ах шиг байсан. Маш их баярлаад инээгээд хөөрөөд байсан. Порoro парк нь маш олон салбартай юм билээ. Бидний очисон салбар нь болохоор 8-жууд байдаг салбартлоноос орой 6 цаг хүртэл ажилладаг юм билээ. Бүтэн өдөр тоглоход том хүн 30,000, хүүхэд 40,000 воны төлбөртэй байдаг юм байлээ. Манай том гурав маань болохоор арай том хүүхдүүд тоглох боломжтой хэсэгт нь тоглосон. Ээж аавч адил хамт тоглох боломжтой юм байлээ. Хүүхдийнхээ идэх дуртай хоолыг нь бол гэрээсээ бэлдээд ирвэл зүгээр санагдсан. Харин дотроос болохоор усандаа зайрмаг өдр бол авч болд юм байлээ. За тэгээд Порoro дуртай бяцхан маамаатай хүмүүс маань Солонгост ирвэл энэ Порoro паркаар заавал нэг ороод тоглоулаарай. 왜 찾는 거야? 우리 친구들 할 수 있지? 자, 하나, 둘, 셋! 와! 열방이다! 만나서 반가워! 우리 친구들도 다른 섬으로 떠날 준비 됐지? 맞아! 다 같이 다른 섬으로 출발! 그렇게 먹어 먹었어! 우리는 너야 여성! 나를 메고 여성! 방금 기대야 어스러스 존재해야 돼. 친구들이랑 와서 더 재밌을 것 같아. 맞아. 좋아요. 이렇게 여름섬에 도착을 했으니까요. 여름섬만에. За хавчлагтай минь хамт байсан баярлалаа. Дараагийн хавчлагаар уулзъя. Түр баяртай.